Камигийн суугт тавтай морил. Өнөөдөр Оросын нэгэн алдартай цуврал алуурчны маш сонирхолтой түүхтэй танилцъя. Тамара Самсонова бол хөгшин, гим зэвгөө төрхтэй Орос хатагтай бөгөөд Репреграны хочоороо алдартай. Тэр яаж энэ хочтой болсон? Яагаад түүнийг баривчлахад жаахан хүүхэд баярлан өсөрч байсан тухай өнөөдрийн бичлэг дээрээ ярилцах болно. Бичлэгний төгсгөлд маш сонирхолтой баримт танилцуулах учраас бичлэгийг маань дуустал нь үзээрэй гэж хүсье. Тамара 1947 оны 2 сарын 5-нд Оросын холбооны улсад төрсөн. Түүний хүүхэд нас энгийн л байсан ба хайраар дүүрэн гэр бүл төссөн. Ахлах сургуулаа төгсөөд Москва руу нүүж улсын хэл шинжиллийн сургуульд элсэн орсон. Дипломоо авсны дараа тэрээр Санкт-Петербург руу нүүжээ. Нүүж ирээд Алексатай танилцаж тэр даруй нийлв. Хосууд хамгийн чадварлаг удирдах албан тушаалтныг шалгаруулдаг нэгэн цэнгүүн дээр хурмаа хийсэн байна. 1971 онд тэр хоёр Димитровын 4-р гудамжинд шинээр баригдсан байшин руу нүүв. 2000 онд нөхөр Алексей гэнэт Орос сургаггүй алга болох хүртэл Тамара аялал жуулчлалын агентлаг төдийгүй Grand Hotel Европт олон жил ажилласан. Нөхрөө алга болсны маргааш тэр даруй цагдаад мэдээлсэн бөгөөд алга болсонд маш их бухимдав. Гэвч цагдаа нар түүний шарилыг нь ч олж чадаагүй байна. Мөн байшинд нэгжлэг хийсэн ч үр дүнд хүрсэнгүй. Байшингаа авчруулахын тулд түнд мөнгө бол том асуудал байв. Хөгшин эмэгтэй өрөөнүүдэд түрээслэж эхлэв. Мөн Тамара маш хатуу гэрийн эзэгтэй байсан ба ямар ч чимээ шууганыг тэсвэрлдэггүй бөгөөд түрээслэгчд нь чимээ гаргавал хөөн гэрээгээ цуцлана гэж сүрдүүлдэг байв. 10 гаруй жилийн хугацаанд тэрээр олон түрээслэгчтэй байсан бөгөөд хачирхалтай тэр бүгд ганц бие хүмүүс байв. Өнөөдөр бидний мэдэж байгаа нэг зүйл бол 2003 оны 9 сарын 6-ны өдөр тэрээр түрээслэгчтэйгээ маргалдсан явдал юм. Хэрүүлэн сүлдээ хүү амны хэрэг болж түрээслэгчээ мөчилснөөр төгсөв. 44 настай өрөөндөө удаа дараа хитг чимээ гаргаж түүнийг бухимдуулснаас ийм зүйл болсон байна. Тамара түүний шарилыг гялгар утанд хийж гудамжинд хаяв. Харин үүнийг хэн ч анзаараагүй ба одоо хүртэл яг тодорхойгүй байна. Тухайн үедээ хэн ч гялгар уттай зүйлийг андарч мтээгүй ба нам гүн өнгөрөв. 2015 оны 3 дугаар сарын 1 өдөр тэрээр 79 настай хөрш болох Валентинатай гудамжинд таарлав. Хоёр эмэгтэй өмнө нэг хороолд амьдардаг байсан ч бие биетэйгээ огт харьцаж байгаагүй. Гисэн хэдэж Тамарагийн байр бараг л амьдрах боломжгүй аимшигтай болсонд Валентина туслахаар болов. Гэрийнхэн засварын ажил үргэлжилж байх хооронд Тамара Валентинагаас түр хамт амьдарч болох эсхийг асуухад хоёул таних эрэгтэй найзаараа холбогдсон байна. Тэрээр настай эмэгтэй гэрээ ажлыг хийж туслахыг санал болгов. Валентина зөвшөөрсөн тул Тамара хэд хоногийн дараа хамгийн чухал эд зүйлсүүдээ аван түүнийх рүү нүүж ирлээ. Харин нүүж ирснийхаа дараа буцах талаар огт бодолгүй байв. Засварын ажил удаан үргэлжилж Валентинаш түүнтэй хамт байхдаа дуртай байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам тэр өөрийн гэсэн орон зай хүсэж байгаагаа мэдэрч эхлэв. Түүнээс гадна Тамара гэрээ ажилд хойрог болж эхэлсэн. Тэрээр сүлдээ ажил бараг л хийхгүй байсанд Валентина эцэст нь Тамараг нүүхийг хүсв. Эхэндээ Тамара түүнийг зөөлнөр хүлээн зөвшөөрч байгаа мэт байсанд Валентина тайвширч утгагүй түүнийг нүүх байх гэж бодож байсан ч хэд хоногийн дараа дахин маргаан гарсан байна. Ердөө л бохир аяг тавганаас болж муудалдсан бөгөөд үр дүнд нь Тамара Валентиныг хордуулахаар шийджээ. Тамара эцсийн цэг хүртлээр маш их ууралсан байв. Учир нь энэ удаад Валентина арай л хэтрүүлсэн байлаа. Одоо Тамара түүнийг ямар нэгэн байдлаар зайлуулах ёстой гэдгээ мэдэж байв. Валентинаг яаж хорлохоо бодож хор уулгах нь хамгийн тохиромжтой нь байв. Муудалцсны дараах нь Тамара Пушкин руу явв. Тэнд тэр эмийн сангийн ажилтнаас хамрын өвдөлтийг намдаах хэмээг жоргүүгээр зарахыг ятгаж чадсан. Уг эмийг өндөр тунгаар татаж ундаг өвчнөд, нойрны эмгэг, сэтгэл түгшлийн эмгэг зэрэгт ашигладаг. Тун хэтрүүлсэн тохиолдолд үхлийн аюултай байх магадaltaй. Тамара шинэхэн бэлтгэсэн оливын салаад худалдаж ав. Энэ бол Валентинагийн дуртай салаад ба төмөс, хям, өндгөөр хийсэн Орос салаат байв. Тамара эргэж ирээ салаатанда 50 гаруй шахмалыг нунтаглан хийж
Валентинад өгөхөд тэрээр хэдэн цагийн дараа унтаад өгөв. 2015 оны 7 сарын 22-наас 23 шилжих шөнө Валентинаг яасан бол хэмээн бодон хайхаар босов. Маргааш нь 2 жижиг хутга, 2 жижиг хөрөө ашиглан Валентинагийн цогцыг хэсэг хэсгээр нь таслахад хэдэн цагийг зарцуулав. Эхлээд толгойг нь тайрч, дараа нь биеийг нь 2 хэсэгт хувааж, дараа нь хутгаар жижиг хэсгүүдээр хуваасан. Тэр шөнө бүх биеийн хэсгүүдийг хогны уутанд сайтар боож, хөрс зэргэлдэх цөөрөм рүү аваатсан бөгөөд Тамара ууттай зүйлсээ зүгээр л иргэдээр үлдээв. Тэр нааш цааш олон удаа явах шаардлагатай болсон ч азар хинч түүнийг хараагүй. 7 сарын 26-ны өдрийн орой Тамарагийн гэрт биеийн цөөн хідэн хэсэг нь үлдсэн байлаа. Цөөрмийн дэрэгдүр явах хүмүүс хар хогны уут дотор юу байгааг гайхацгааж эхэллээ. Тэдний нэг нь дотор нь юу байгааг үзэхээр очиход шөршүүрийн хөшгөнд боосон хүний биеийн хэсгүүдийг хараад цагдаад мэдэгдэв. Маргааш нь мөрдөн байцаагчид олон хэсэгт хуваагдсан цогцыг таньж чадсан ба Валентинагийн хаалгыг тогшоход Тамара огт эсэргүүцээгүй ба тайвнаар хариулж цагдаа нарт нэглэг хийхийг зөвшөөрөв. Цагдаа нарт цусны улд мөрийг олж шөршүүрийн хөшгийг хөшигний замаас нь урж тасцсан байхыг олов. Мөн Димитровын гудамжнаас хяналтын камерын бичлэг дээр Тамара хар гялгар уутыг нуур руу хэрхэн авчирсныг харж болохоор байв. Түүнчлэн Тамара Валентинагийн толгойг хийсэн савыг үүрч яваа бичлэгч байсан. Түүнийг баривчлагдсны дараахан 2015 оны 7 сарын 29-нд Тамара Санкт-Петербург хотын шүүхийн өмнө гарч ирэв. Шүүх хуралд үг хэлэхдээ тайван, илэн далангүй байв. Тэрээр болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй санаж байсан ба дараа нь түүнийг цагтан хорж, шүүх эмнэлгийн болон сэтгэл зүйн нэмэлт шинжилгээг явуулав. Мөрдөн байцаалтын явцад Тамара өөртөө болон бусдад аюул учруулсан тодорхой болсноор түүнийг 2015 оны 11-р сард гэмт хэргийн шинжтэй галзуугийн тусгай амьлагт шилжүүлсэн. Тамара өнгөрсөн хугацаанд 3 удаа сэтгцэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд шизофрени гэсэн онцтой байсан тогтоогдсон байна. Эцэст нь нийт 15 хүн амны хэрэгээр шүүхэд татагджээ. Цагтаад олдсон нэг л цогц байхад үлцэн 14 нь хаана байгааг бүгд гайхаж байв. Учир нь мөрдөн байцаагчид байранд нэгжлэг хийх үеэр Тамарагийн өдрийн тэмдэглэлийг олсон юм. Үүн дээр 15 тусдаа аллагыг тодорхойлсон ба Орос, Англи, Герман хэлээр бичиж нааша цаашаа холхих дуртай байв. Үүний 11-ийг нь маш нарийн тайлбарлаж бичсэн байсан. Мөн хохирогчдынхаа уушгийг авч идэх дуртай байв. Ингээд түүний өдрийн тэмдэглэлээс товчхон хэсгийг хүргэе. Би Володя хэмээх түрээслэгчээ алж, угаалгын өрөөнд жижиг хэсгэн болгон хувааж, биеийн хэсгүүдийг гялгар уутанд хийн, цанын талбайн урт хэсэгт тараасан. Түүний бас нэг хохирогч нь тухайн үед сургаггүй алга болсон гэж мэдүүлж байсан өөрийнх нь нөхөр байсан юм. Тэр санаа зовсон эхнэрийн дүрд маш сайн тоглосон байлаа. Маргааш нь буюу 15 оны 3 дугаар сард нөхөртөө юу тохиолдсон талаар цагдаад очиж мэдгдсэн байв. Гэвч үнэн хэрэгтээ мэдүүлэг өгсөн эсэх. Хэрв тийм бол түүнийг яагаад дараа нь баривчлаагүй нь тодорхойгүй байна. Маргааш нь болсон шүүх хурал дээр Тамара Самсонова гарч ирэхдээ аз жаргалтай харагдсан ба хэвлэлийнхэнд үнсэлт илгээж байв. Тэр мэдүүлэг өгөхдөө би цуврал алуурчин гэдгээрээ алдартай болохыг хүссэн учраас энэ бүхнийг санаатаагаар хийсэн. Би энэ өдрийг 10 жил хүлээж бэлдсэн. Би их хөгшин хүн. Надад одоо амьдрах газар алга. Тийм ч учраас би шоронд орох ёстой гэж шийдсэн. Би тэнд үхэн. Магадгүй улсаас намайг оршуулах байх. Миний юу хийснийг хот даяараа мэднэ гэдэг л хамгийн ичгэртэй юм. Би буруутай. Би шийтгэл хүлээх ёстой. Шүүхийн шийдвэрийг уншихдаа Тамара хүртлээ зохих ёсоор хоригдож байх нь тодорхой болов. Тамара баярлсандаа алга ташиж инээж үсэрч байв. Хожим нь нэг мөрдөн байцаагч түүнийг бидний бодож байгаагаас хамаагүй ухаантай эсвэл тэнэг гэж хэлсэн ба Тамара эцэст нь баривчлагдахын тулд сүүлийн аллагын үеэр санаатаагаар хайхрамжгүй үйлдэл хийсэн гэж тэр үзэж байна. Зарим зүйл одоо хүртэл тодорхойгүй хэвээр л байна. Жишээлбэл Валентинагийн толгой хизээч олдоогүй. Өдрийн тэмдэглэлт мөн хаана байгаа тухай мэдээлэл нь алга.
Тэр зөвхөн Валентина болон өөр 3 хүний амийг хөнөөсөн хэрэгэл хүлээсэн ба түүний өдрийн тэмдэглэлээс доор хаяж 10 гаруй хүн амны хэрэг үйлдсэн болохыг нь харуулж байгаа. Жишээлбэл хадам ээж нь хэдэн жилийн өмнө Орос сургаггүй алга болсон бөгөөд нөхөр шиг нь дахиж хизээж харагдаагүй. Тамараг түүний алга болсонтой холбоотой эсхийг одоогоор шалгасаар байгаа. 2015 оны 12 сард Тамара Казань хотын сэтгцэн эмнэлэг шилжиж тэндээ насаараа хоригдохоор болсон байна. Тэгэхээр одоо нэгэн сонирхолтой баримтыг танилцуулъя. Granny гэх аимшигын тоглоомыг мэдгүй хүн цөөхөн байх. Хэрэв мэдгүй хүн байвал маш товчхон тайлбарлаад өгье. Тоглоом нь тоглогчид байшинд хоригдож байгаа бөгөөд 5-6 хоногийн дотор байшингаас гарахын тулд Granny-гаас зүхтдэг survival төрлийн аимшигын тоглоом юм. Харин энэ тоглоомыг бодит амьдралаас сэдвүүлсэн буюу тоглоом дээрх Granny бол Тамара Самсонова юм.